That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Дэлхий дээрх хамгийн хурдтайгаар мөн он удаан жилийн турш тасралтгүйгээр хүн ам нь уруудсаар байгаа улс бол Япон улс юм. Япон улс нь өнөөдрийн байдлаар 124 сая хүн амтай бөгөөд энэ нь хэдийгээр их тоо мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ Японы хүн ам сүүлийн 44 жилийн турш тасралтгүй уруудсаар байгаа юм а. Япон улсад төрөлт болон нас баралтын харьцаа яг өнөөгийн үзүүлэлтээр цааш явбал 2050 он гэхэд тус улсын хүн ам 100 саяас доош орно гэх тоон судалгаа мөн гарсан байна. Ер нь альва улсын хүн ам буурснаар тухайн улсын хүчирхэг байдал, эдийн засгийн хүчин чадал, соёл хандлага гэх мэтээр өргөн хүрээнд унагт тохиодог жамтай. Мөн дэлхийн олон улс орнуудад гэрлэлтийн нас хойшлогдсон, санхүүгийн эрх чөлөөнд хүрсний дараагаар хүүхэдтэй болох гэх мэт үзэл санаануудаас болж голцоо хөгжингүй орнуудад төрөлт буурч байгаа нь үнэн. Харин Япон улсын хувьд энэ бүх шалтгаанууд дээр нэмээд зөвхөн Японд л байдаг маш өвөрмөц шалтгаанууд басан тус улсын хүн амын бууралтанд хүчтэйгээр нөлөөлж байгааг цохон хэлэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Япон улсад яагаад хүн ам буураад байгаа талаар гол шалтгаанууд болон хүн амын бууралтаас улбаалах эдийн засгийн сөрөг үр дагавар мөн тус улсад ямар бодлого баримталж хүн амаа өсгөхөөр тэмцэж байна. Түүнчлэн зөвхөн Япон улсын хувьд бусад улсуудаас ялгаатай өөр ямар хүчин зүйлийн улмаас хүн ам нь уналтанд орсон зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцах болно. Тэгэхээр гол сэдвтээ орохоос өмнө та бүхэнд хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Юуны өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан үзүүлэлтээр бол альва улс үндэстэн хүн амаа нүхэн сэргээхэд нэг эмэгтэйд ноогдох төрөлт 2.1% коэффициенттэй байснаар тухайн улсын хүн ам сэрэгдэг хэмээн үздэг. Гэвч Япон улсын хувьд энэ үзүүлэлт 1%-тай байгаа нь дэлхийд хамгийн бага түвшинд байгаагийн илэрхийлэл юм. Нэгэнт ийм бага үзүүлэлттэйгээр удаан хугацаанд явбал хүн ам өөрөө өөрийгөө нөхөж чадахгүй үе шат руу гулсан ордог. Япон улсын хувьд уг шатандаа орсон бөгөөд тэд хүн амаа нөхөн сэргээхийн тулд нэлээд урт удаан хугацаа шаардлагатай болоод байгаа. Япон улсын хувьд төрөлт муудсан маш олон хүчин зүйлс бий. Юуны өмнө дэлхийн бусад төрөлт буурсан улсуудтай адилаар хүүхэд өсгөх зардал дэндүү өндөр, сургуулийн төлбөр, эрүүл мэнд, байрны төлбөр, асаргаа соёлол гэх мэтээр маш их зардалтай. Мөн Японд залуус байр худалдаж авах хүртлээр ядаж л тогтмол ажил орлоготой болох хүртлээр гэр бүлтэй болохоос зайлсхийдэг. Түүнчлэн дэлхийн маш олон улс орнуудад болж буй хүн төрөлхтний сэтгэлгээний нэгэн өөрчлөлтийн цунамид Япон улс мөн зохиолсон юм. Японд ч гэсэн эмэгтэйчүүд хэд боловсрал өндөртэй болж ажил, карьер, санхүүгийн эрх чөлөөг илүүд үзэх болов. Хүүхэд төрүүлснээр эмэгтэй хүмүүсийн карьер тасалдах, ажилгүй хэд удаан байснаар нийгмийн хандлагын дарамт ихсэх гэх мэтээр нэлээд хүн дээр тусах болов. Мөн ажил болон хүүхэд асаргаа хосолсон ачааллаас орчин үед дийлэнх эмэгтэйчүүд маш их залхаж байгаа. Түүнчлэн Япон улсад гэр бүлгүй ганц биеэрээ амьдрах соёл хит их түгэн дэлгэрэх болсон. Гэрлэлтийг мөн нийгмийн дотор хит ачаалалтай гэрээ, санхүүгийн эрсдэл гэж үзэх залуу үе олноороо бий болов. Хит их хотчлт, хотын урбан орчинд дурлах соёл нь мөн гэр бүлээс аль болох зайлсхийхэд бас нөлөөлдөг. Мөн үүнээс гадна өөр нэгэн том хүчин зүйл Япон улсад өрнөд байгаа нь насжилтын асуудал юм. Орчин цагт ангаах ухаан мөн амьдралын нөхцөл сайжирснаар Японд гэхэд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87-д хүрсэн. Өндөр настай хүмүүсийн тоо өсөх тусам тэр хэмжээгээр залуу хүмүүсийн тоо буурч хүн амын бүтэц пирамид бусан харин мөөгөн хэлбэртэй болон өөрчлөгдөж байна. Мөн үүнтэй холбоотойгоор хэлэхэд Японд 65-аас дээш насны хүн ам тус улсын иргэдийн 30%-ийг эзлэж байгаа. Энэ нь тэтгэвэр, асаргаа, эмнэлгийн зардал гээд талиж өгч байгаа бөгөөд энэ бүх зардлыг тэсвэрлэх нь Япон улсад асар хүн дээр тусаж төсвийн ихээхэн дарамтанд орж байгаа нь маргаангүй. Түүнчлэн Япон улсын хувьд гэхэд төрөлт жилд дунджаар 800 мянга орчим байхад нас баралт харин 1.3 сая буюу төрөлтөөсөө дунджаар 500 мянга орчмоор илүү байгаа. Иймээс нас баралтын хэмжээ төрөлтөөсөө их байгаа учраас тус улсын хүн ам эрчимтэй буурж байгаа гэж хэлж болно. Залуусын дунд харин эрчүүд дунджаар 30
31 настайдаа гэр бүл зохиож байгаа бол эмэгтэйчүүд харин 29 настайдаа гэр бүл зохиоцоож байна. Ер нь гэрлэлтийн нас сүүлийн 40 жилийн хугацаанд 5-аас 7 насаар агсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн сүүлийн үед parasite singles буюу эцэг эхтэйгээ хамт амьдардаг ганц бие карьер хөөсөн залуус Японы нийгэмд гэгтгүүгээр дэлхийд даяар эвбэгшиж байгаа. Хувийн эрх чөлөө, ганцаараа жаргалтай амьдрах соёл ерөнхийдөө дэлхийд ноёрхож байгаа гэж хэлж болохоор мөн Японы нэгэн гол онцлог нь сэтгэл готрол тэдний нийгэмд маш өндөр байгаа бөгөөд санхүү, боловсрол, гадаад үзмжээрээ өөрийгөө дорд үзэж, үүнээсээ болоод өөрийгөө хостой болохгүй хэмээн бүрэн итгэж, өөрийгөө нийгмээс тусгаарладаг бөгөөд Япон улсад үүнийг хикикомори гэдэг. Яг ийм байдалтай ганцаараа байдаг гүн сэтгэл готролтой 1 сая гаруй залуус өнөөдөр Япон улсад амьдарч байна. Мөн өөр нэгэн аюултай зүйл сүүлийн үед дэлгэрч байгаа нь виртуал хамтрагч буюу зохиомол хосын технологиор суурилсан харилцаа юм. Нэг ёсондоо бол бодит хостой байсны оронд хиймэл оюун ухаан дээр суурилсан зохиомол хийсвэр хостой байх сонголтыг илүү дээрдүүцэх болсон гэж хэлж болно. Энэ мэтээр хийсвэр захим харилцаа нэмэгдэх тусам залуус бодит байдлаас бодитоор эсрэг хүснэнтэйгээ харьцахаас айж имэх болж нийгмийн сэтгэл готролд өртөж улмаар гэр бүл үр хүүхэдтэй болох хүсэл нь дагаад багасдаг байна. Тэгэхээр нэвтрүүлгийн дундуур та бүхэнд хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүлэн аваарай. Shopee Hub цэг. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгт юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгэхээр хүн амын бууралт нь өөрөө эдийн засаг, нийгмийн нэлээд ноцтой үр дагаврыг мөн араасаа дагуулж байна. Үүний хамгийн ихэнд яригдах асуудал бол ажиллах хүчний хомсдлын асуудал. Японд ажиллах хүч маш эрчимтэй багасж байгаа. Тус улсад 15-аас 64 насны иргэд 1990 онд нийт хүн амын 69%-ийг эзлэж байсан бол өнөөдөр буюу 35 жилийн хугацаанд энэ үзүүлэлт 59 болон буураад байна. Хөдөлмөрийн насны хүн ам буурснаар аж үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт хүн хүчний хомсдол дагаад үүсэж байгаа. Мөн Японы олон компаниуд залуу ажилтны дутагдалд орж байгаа бөгөөд үүний улмаас байгаа ажилчдынхан ажиллах цагийг сунгах, ахмад ажилтнуудаа үргэлжлүүлэн ажилуулах, гадаад ажилтан авах зэрэг арга хэмжээнүүдийг түгээмэл авч байгаа. Түүнчлэн хүн амын тоо буурч байгаа учраас тус улсад бүтээмжийн нэмэгдэл зогссон бөгөөд бүтээмжийн зогсолтыг дагаад эдийн засгийн өсөлт мөн зогсоод байгаа юм. Японы дотоод хөдөлмөрийн зах зээлд залуусын орон зай, инновац маш ихээр дутагдж байна. Мөн Япон улсын хүн ам эрчимтэйгээр өсөж байсан 1970-аас 1980 оны хооронд тус улсыг өндөр хэрэглээ бүхий залуу хүн ам хөдөлгөж байв. Гэвч одоо ахмад хүмүүс залуусаасаа олон болсноор ахмадууд мөнгийг илүү хоримтлуулж бага үрэг хандлагатай байдаг. Ийхүү Японы дотоод зах зээлд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө ахмадуудын дансанд хөдөлгөөнгүйгээр зогсонх байдалд орж хоримтлагдсанаас болж Японы зах зээлд хомигдол мөн дагаад бий болж байгаа. Нэг ёсондоо бол мөнгөний эргэлт багассан гэсэн үг. Хоол хүнс, орон сууц, технологи, хувцас зэрэг салбаруудад хэрэглэгчдийн тоо буурснаар зах зээл нь агшиж байна. Тэр дундаа хүүхэдтэй холбоотой бараа үйлдвэрлэл худалдааны салбар болон хүн амын өсөлт тасралтгүй буурч байгаагийн улмаас бүр эрт мэдэгдэхгүй загшаад байгаа нь харамсалтай. Түүнчлэн түрүүн хэлсэнчлэн ахмад хүмүүсийн нийгэмд эслэх тоо нэмэгдэх тусам тэдний эрүүл мэндэд тэтгэвэр асаргаа гэх мэтээр төсвийн дарамт дагаад нэмэгддэг. Тэгвэл 1960 онд Японд нэг тэтгэврийн насны хүнийг 10 ажил хийдэг хүний цалингийн татраар тэтгэдэг байсан бол одоо харин ажил хийдэг залуус нь багасж тэтгэврийн хүмүүс нь ихссний улмаас нэг тэтгэврийн насны хүнийг 2 ажил хийдэг хүний цалингаар тэтгэж байна.
Энэ тоо харин энэ ирчээрээр байсаар байвал 2050 он гэхэд нэгийг харьцах нь 1.3 болж буурах төлөвтэй байна. Мөн 65-аас дээш насны иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ ийм сувилгааны зардал маш өндөр, бүр дэндүү өндөр байгааг манайхан сайн ойлгохгүй байж магадгүй. Ер нь бол нийтлэгээр баримжаагүй байгаа байхад та улсын төсвийнхөө бүхэл бүтэн 40%-ийг зөвхөн ахмад наснуудаа асрах, тэднийг эмчлэх тэтгэхэд өнөөдөр зарцуулж байна. Ажил хийдэг хүн бүхэн өндөр наснуудыг тэтгэхийн төлөө ажил хийж улсдаа татвар төлж байна гэсэн үг. Хит цөөн ажил хийдэг хүн ам хит их тэтгэвэр халамжийг санхүүжүүлэх шаардлагатай болов. Үүний улмаас татвар нэмэгдэж нийгмийн дунд анги шууд дарамтанд орж байгаа. Мөн ахмадуудыг сувлах буюу ахмадуудыг асархад чиглэсэн ажил хийх хүн хүчин давхар хомсдолд ороод ихэд ч гэсэн. Үүнээс гадна Акия буюу эзгүй байшин, эзгүй суйрангууд Японд даяар олноороо бий болж байна. 2023 оны байдлаар Япон улсад 8.5 сая орон сууц ямар ч эзэнгүй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо улсын нийт орон сууц байшингуудын 3.1-ийг эзлэн гэх ноцтой үр дүн гараад байгаа. Мөн залуус Японд ч мөн ялгаагүй хот руу ихээр нүүдэллэх болсноор хөдөө аймаг тосгодын удирдлагууд тентхийн эдийн засгийн тогтолцоо уналтанд орж байгаа. Хөдөө орон нутгаар сургууль, эмнэлэг, худалдааны төвүүд ажиллах хүчин болон үйлчлүүлэх хүмүүсийн хомсдолд орсноор үйл хаалгуудаа барьж эхлээд байна. Мөн томоохон хотуудад ч гэсэн амьдралын хэв маяг өөрчлөгдөж эхлээд байгаа бөгөөд хүн ам хэд хөгширч байгаагийн улмаас Японы том хотуудад шөнийн амьдрал сүүлийн жилүүдэд багаар хумигдж, оронд нь сувилгаа болон эмнэлгийн газрууд илүү олноороо байгуулагдаж байна. Түүнчлэн Япон улс нь хүн амын залуу ажиллах хүчний эзгүй орон зайгаа нөхөхийн тулд роботын технологиг эрчимтэй хөгжүүлж байна. Япон улс нь дэлхийд хамгийн өндөр аж үйлдвэрлэлийн роботын технологийн нягтралтай улс юм. Гэхдээ технологи мэдээч асуудлыг бас бүрэн шийдэж чадахгүй. Ялангуяа настангуудын асарга, багш сувилагч гэх мэтээр сэтгэл хөдлөлөө харилцаа шаарддаг салбаруудад хүнийг робот орлох боломжгүй хэвээр байгаа. Тэгвэл одоо бас л аюултай харамсалтай зүйлсийн талаар үргэлжлүүлэн ярив. Японд сүүлийн жилүүдэд кодакуши буюу ганцаардал дунд нас барах үзэгдэл хэд дэлгэрч байна. Ахмад хүмүүс гэр бүлгүй ганцаардалтай нийгмээс тусгаарлагдсан байдалд нас барах тохиолдол нэмэгдэж байгаа юм. Энэ нь нийгмийн хүйтэн тусгаарлагдсан байдал хүн хоорондын харилцааны дутагдлыг илэрхийлдэг. Түүнчлэн хикикомори буюу нийгмээс тусгаарлагдсан залуусын айран бас давхар бий болж байна. 40 нас хүрсэн ч эцэг эхэндээ амьдарч нийгмийн харилцаанд огт оролцдоггүй хүмүүсийн тоо 1 сая даваад байгаа. Эдгээр хүмүүс нь Японы хөдөлмөрийн зах зээлд огт оролцдоггүй бөгөөд улс орондоо ямар ч хувь нэмэргүй асар их залуу үетэй улс болон хувирч байгаа нь харамсалтай. Мөн мэдээж хэрэг залуу үеийн энэ их уналтын улмаас Японы залуус нийгмийн хөгжилд оролцохоо болж ирээдүйд итгэх итгэлт нь хүртэл буурч эхлэв. Тэдэнд эх орон ямар ч хамаагүй болж улс төр тогт оролцохоо болж байгаад тус улсын улс төрчид, эрдэмтэд, зохиолчид болон олон соён гэгэрүүлэгчид асар ихээр санаа зовниж байгаа юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэнд манай суугаас эргэлэн гаргасан XX түүх хүндрэлтийн фото түүх номыг танилцуулж байна. За та бүхэн бас ерөнхийдөө бол мэддэг болсон гэдэгт бол итгэж байна. За хэрвээ та ном захиалахыг хүсвэл доор сэтгэгдэл хэсэгт би хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. За одоо үргэлжлүүлэн яриа. Тэгэхээр Япон улсын засгийн газар энэ бүх хүн амын бууралт, уналтын эсрэг ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сонирхолтой. Хүн амаа өсгөж, төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улс нь 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 10,000-аас 15,000 йен буюу 70-100 Америк доллар олгож байгаа. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгө гэж андуурдаг хүмүүс тандаж хэлэхэд хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Харин хүн амын бодлогоо дэмжин зарцуулж буй мөнгө бөгөөд дэлхийн бараг бүх улс орон хүүхдийн мөнгө гэж олгодог боловч тэдгээрийн дотор Монгол улс бараг дангаараа шахуу хүүхдийн мөнгийг халамж хэмээн тодорхойлдог. Бүр зарим улс төрчид нь хүртэл хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөд итгэжчихсэн байдаг. За улс төр ярил бүр хадуураад явчихна. За өөрийгөө яг энэ түрээд хязгаарлая. Тэгэхээр Япон улсын хувьд 2024 онд ерөнхий сайд Кишида Фумогийн засгийн газар хүүхдийн мөнгөний хэмжээг дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Мөн хүн амын өсөлтийг дэмжих үүднээс хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг бууруулж 3-аас дээш насны бүх хүүхдэд үнгүүгээр сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн асаргааны төвүүдийг нэмэгдүүлж хүүхэд өсгөхөд ээлтэй нийгэм бий болгохыг улс үндэстнийхэн гол ураа болгоод байгаа. Мөн эцэг эхчүүдийн хувьд цалинтай чөлөө авах боломжийг хуулийн дагуу маш ихээр нэмэгдүүлж өгсөн.
Мөн Япон улс нь хуулиараа эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг уян хатан болгох зорилгоор хүүхэд төрүүлсэн ч ажиллах боломжийг нэмэгдүүлж өгсөн юм. Үүнд уян хатан цагийн хуваар, хагас цагийн ажлын байр, адсын зайнаас ажиллах гэх мэтээр дэмжлэгүүд багтаж байна. Мөн Японы татврын бодлого нь гэр бүлтэй болон хүүхэдтэй хүмүүст илүү дарамт багтаа, илүү өгөөжтэй байх хэлбэрт шилжиж байгаа. Түүнчлэн гэрлэлтийг дэмжих зорилгоор төрийн бодлогоор танилцах платформуд, болцооны аппликейшнуудыг мөн дэмжин санхүүжүүлж байгаа юм. Япон улс нь сүүлийн жилүүдэд гадны ажиллах хүчний бодлогын өөрчлөлтөөр бас нэлээд яригдаж эхлээд байна. Гэвч үнэндээ бол Японы уламжлалт соёлоор нэг хэл, нэг соёл, нэг үндэстэн гэх философиг баримталдаг. Иймээс гадны иргэдийг олноороо тогтмол Японд суурьшуулах асуудлыг нийгэм даяараа маш хүчтэй эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Гэхдээ яалтч үгүй барилга, асаргаа, хөдөө аж ахуй гэх мэтээр нийт 14 салбарт гадны ажиллах хүчийг бодлохоор татан төвлөрүүлээд байгаа. Мөн тэдгээр хүмүүсээс сайн ажилласан хүмүүст нь байнгын оршин суух эрх бас олгож байгаа юм. Японд мөн гадны оюутнуудад тэтгэлэг ихээр олгох болсон бөгөөд тэд гадаад залуусыг өөрсдийн их сургуулиудад сургаж төгссөнийхэн дараагаар өөрсдийн дотоодод ажиллах хүч болгон авах хүсэлтэй байна. Түүнчлэн тэтгэврийн нас 60 байсныг 65 болгон өсгөж хүн хүсвэл бүр 70 нас хүртлээр тэтгэврт гарахаа хойшлуулах боломжийг хуулиар бүрдүүлж өгөв. Иймээс Японы ахмад үеийнхэн дотор 70 хүртэлээ ажиллах хандлага маш ихээр нэмэгдэж байна. Үүнээс гадна Токио зэрэг томоохон хотуудад амьдарч ажиллаж байсан иргэдийг орон нутагт нь буцааж ирэхийг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулав. Үүнд хэрв орон нутагт ажиллавал санхүүгийн урамшуулал, ажлын байрны дэмжлэг, байрны татаас зэргээс төрөөс санал болгож байгаа. Мөн орон нутагт залуус бизнес эхлүүлбэл стартап субсиди гэх хөтөлбөрийн дэмжлэг үзүүлж байгаа сураг дуулагдсан. Түүнчлэн хамгийн гол нь Японы төр засгаас нийгэм дотор яг л хар тамхи мэд тархаад буй Кодокуши, Хикикимори зэрэг үзэгдлүүдтэй хатуу тэмцэж ахмадуудыг нийгэмшүүлж залуу үеийг харин ажил хөдөлмөр эрхэлдэг болгоход маш их анхаарч байгаа. Тэгвэл одоо Японы дотоод соёл болон сэтгэл зүйн хүчин зүйлс буюу хүн амын бууралтын нүдэнд үл үзэгдэх шалтгаануудын талаар ярив. Юуны өмнө Хикикимори гэх үзэгдлийн талаар түрүүн ярьсан учраас та бүхэн баг зэрэг ойлгосон байх. За яг ийм нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарласан 1 сая гаруй хүн ямарч ажил, сургууль, нийгмийн харилцаанд орлогоогоор амьдарч байна. Тэдний дийлэнх нь эдэр залуу насны ирчүүд бөгөөд нийгмийн дарамттай орчин, сэтгэл зүйн гүн хямрал нь тэднийг ийм байдалд хүргэв. Нэг ёсондоо бол Японы амьдрал бол зөвхөн ажил болон амжилт төвтэй амьдрал гэж хэлж болно. Гэвч тэр хүмүүс өөрсдийгөө амьдралын уралдаанд ялагдсан хэмээн сэтгэлээр унаж өөрөө өөрсдийгөө сайн дураараа нийгмээс тусгаарлан зүхтаасан байдаг. Харин Кодокуши буюу ганцаараа нас барах үзэгдлийн тухай бас ярихгүй өнгөрч болохгүй. Япон улсад жил бүр 30 мянга гаруй хүн гэртээ ганцаараа хиндэж мэдэгдэхгүйгээр нас барцгаадаг. Энэ нь ахмад насны ганцаардал, нийгмийн сүлжээний сулрал, өрхийн бүтэц задрах үзэгдлүүдийн үр дагавар юм. Түүнчлэн Шошика буюу гэрлэлтээс зайлсхийх, хүүхэдтэй болохоос зугтах соёл бас хүчтэй дэлгэрч байна. Японы залуусын дунд хүүхэдтэй болохыг ачаалал, хариуцлагын дарамт гэж үздэг хандлага асар өндөр байна. Хүүхэд өсгөх нь амьдралын чанарыг бууруулна гэх ойлголт бас түгээмэл. Мөн parasite singles буюу 30-аас 40 настай боловч эцэг эхэндээ амьдардаг, гэрэлтэггүй, амьдралын хариуцлага үүрэх дургүй мөн л олон сая залуус бий. Энэхүү соёл нь өөрөө зардал багтай, тухтай боловч нийгмийн тэлэлт, хүн амын өсөлт, шинээр өрх гэр бий болгох буюу улс оронд маш халхаатай үзэгдэл юм. Үүнээс гадна бас кароши буюу ажлаасаа болж амиа хорлох үзэгдэл түгээмэл бий. Японд ажлын ачаалал дарамтаас болж жил бүр дор хаяж 2000 гаруй хүн стресснээс болж амиа хорлдог. Ер нь Японы залуусын дунд амьдралынх нь гол зорилго нь карьер болон хувирцгаасан байна. Хэд карьерсэг болсны улмаас хүн хоорондын найрсаг харилцаа, гэр бүлийн зохион байгуулалт, хүүхэдтэй болох гих мэтээр амьдралын ердийн хэв маяг нь бүхэлдээ үн цэнэ астаж устдах эрсдэлтэй болж байна. Угтаа бол Япон улс нь дэлхийн хамгийн өндөр технологитой, хамгийн соёлтой, хамгийн урт насалдаг орнуудын нэг. Гэвч өнөөдөр энэ агуу улс гүйцэтгэлийн дээд хязгаарт хүрсэн ч хүн амын хорогдлын томоохон ирмэгдээр зогсож байна. Технологи хөгжиж, хотууд ухаалаг болсоор байхад гэртээ ганцаараа уйтгар гүнэг дүүрэн нас барсан хөгшчүүл. Үлдсэн амьдралдаа хинтээ ч ярилцахгүй байсаар ганцаараа үхэж төгсөх залуу үе. Эд бол өнөөдрийн Япон орны бодит дүр төрхийг илтгэж байна. Хүн амын бууралт бол зөвхөн тооны асуудал биш. Энэ бол итгэл найдвараа автсан ирээдүй, хит хүйтэн хүндий байдал, амьдралын зориггүй болсон бүхэл бүтэн үеийнхнийг бэлдэж хүмүүжүүлсэний үр дагавар юм. Японы жишээ бидэнд бас нэг зүйлийг ойлгуулж байгаа мэт.
хүнгүй хөгжил гэж байхгүй. Хүн бол улс орны хамгийн том баялаг. Төр засаг бодлого гаргаж болно. Харин амьдралыг үргэлжлүүлэх шийдвэрийг гагцхүү хүн гаргадаг. Япон улс өнөөдөр тэрхүү өндөрлөгт хүрчгээд эргээд эцсийн эцэст хүнийхэн төлөө явж хүнээ өсгөхийн төлөө толгоогоо дахин гашилгаж байна.